Сайн байцгаана өрхөнд үзэгчтэй. Алтан хайс холбоос эхлэн явуулдаг сонгол арт киноны энэ удаагийн дугаар эхлэх бэлэн боллоо. Бид та бүхэн энэ удаагийн дугаараар Францын найруулагч Бруно Думоны L'Humanité буюу хүний мэс чанар киног үзүүлэхээр бэлэн болгоод байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бид та бүхэнд найруулагч манай бидний дугаарт найруулагч Ганбат оролцож байна. Тэгээ бид нэр энэ дугаараар Бруно Думоны уран бүтээл болон түүний хүний мэс чанар киноны тухай ярилцуулнаа. Тэгээ та Бруно Думоны одоо өөрийн киноны онцлог, уран бүтээлийн онцлогийн тухай эхлээд нэг ярил зүгээр болоо те. Бруно Думоныг бол ер нь судлаач шүмжлэгчд бол Роберт Брессон гэдэг Францын нэг алдартай кино найруулагч биш үү? Тарковский бүр шүтдэг байсан. Тэрний л одоо залгамжлагч гэж хэлэх дуртай байт юм байлаа. Ер нь бол ингэж боддог миний бодлоор бол өөрөө нэг тийм философийн сургууль сурж ирсэн байлаа шүү дээ. Яг тэр утгаараа ч юм уу киног нэг тийм сонин хиллэг бий болгож киноны нэг сонин хиллэг бий болгож байсан. Одоо бол яг 20 дугаар зуун 21 дугаар зууны те Францын киноны сонирхолтой төлөөлөгчдийн ингэж хэлгээс ч аргагүй сүүлийн хэдэн кинонууд нь бол ерөөсө заавалчгүй Канны фестивал дээр те яриад үйлэн шууганы гол тарьждаг хүн бол өөрөө Бруно Думон байгаа юм л та. Яг би бодсон чинь яг Брессоны ер нь Брессон Тарковскийт олон хүн нөлөөсөн баг. Тэгээ би чинь яг эртний үеийг сүл Брессны яг одоо ч хүмүүс Брессонд зүйлээд байгаа нь яг хиллэгийн үе тийм шүү. Нэгдүгээр их тийм нэг одоо үеийн голцоо онцлог нь бол одоо үеийн мэрэгжлийн бууч үүсдэг болдог. Аа тэгээд хиллэг нь киноны өөр хүн тэр нэг хийцэн ерөөдөө тийм минимал одоо их тийм хөдөлгөөн тавилтны үс тийм статик тавилттай. Аа зүгээр миний зүгээр яг өөрийнх нь одоо юу гэдэг киноныхын тэр одоо юу гэдэг өөрийнх нь хөв хүнийх нь үзэл бодлын хувьд болохоор Брессен төлөвтэй та бас мэдэх байх. Одоо Австрийн найруулагч Михаил Ханекегийн киноны заримтлаас одоо бас хацууж бодмоос гэдэг. Яг бол Ханекеч тэр одоо юу гэдэг Бруно Думо ч гэсэн хоёулаа ерөөдөө философийн чиглэлээр урд нь бас боловс эзэмшижсэн. Тийм учраас ялангуяа тэгсэн мөртлөө энэ хоёрын кинод би нийтлэг тал нь юу гэхээр ерөөдөө тэр хүмүүсийн жирийн хүмүүсийн магадгүй одоо юу гэдэг өрнийн буюу Европын баруун Европын хүмүүсийн орчин цагийн хүмүүсийн тэр нэг харилцааны доголдол харилцааны асуудал. Тэгээд магадгүй тэр хүний тэр муу тал тийм ээ чөтгөрлөг талыг харуулахыг нэлээд одоо зорддог юм шиг санагдаад байгаа. Тийм талаас би одоо чинь Бруно Думоны бас тийм Ханекийн кинодтой тийм яг Ханекийн кино шиг одоо юу гэдэг бас тийм улс төрийн янз бүрийн тийм акцент байдаггүй ч гэсэн зөвхөн одоо хүмүүсийн өөрхөн жирийн одоо дандаа голцоо тийм жирийн хөдөөний боловсралгүй ч тийм үү тийм жирийн хүмүүсийн амьдрал байгаа шүү. Гэсэн мэтлээ тэр жирийн хүмүүсийн амьдралын тэр нэг одоо нуугдсан бол магадгүй тийм зарим талаар илэрж байгаа, огцон илэрж байгаа тэр нэг чөтгөрлөг гэх юм уу тэр муу талыг нэг харуулахыг зорддог юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ кинон дээр л гэл ингээд харахад эцсийн нэрээ одоо нэр нь л тийм болохоос биш. Тэр яг мөн чанарын тухай хаа нүгүүлээд байгаа. Тэгээд бас өөрөө энэ Бруно Думоны нэг сэдв биш. Нэг хүний ганцаардл гэдэг нэг тийм ер нь яг өнөө орчин цагийн одоо бид нэр юу гэж нэрлэдэг вэ? Одоо дижитал ирэн гэхүү эсвэл одоо юуны дараах интернетийн дараах ирэн одоо яг нэг 21 дугаар зууны хүмүүсийн өөрийн нэгний хүн чи одоо нэг нийгмийн амтан гэж урд нь яриад байдаг байсан бол одоо яг хин бэ? Жишээлбэл Думоны киноны дараа ингээд үзээд байхад нэг тийм өөр ирэхгүй бодол ер нь хүн гэдэг чинь юу болчиход байгаа юм бэ? Одоо бид нийгэм гэж яриад байдэ. Хүний мөн чанар гэл одоо бид нар яг манайд бол тэгж их ярьдаг шүү дээ. Хотынхан л гэдэг нэг аюултай ус байдаг юм шиг ч тий. Хөдөөнөөр гарчвал бүх юм сайхан болчихсон шиг нэг хэсэг нэг тийм шүлэг дууны яруу найргийн нэг тийм үе байсан. Яг тэрэн шиг тэртээ тэргүй бид нэр хүмүүс дотроо тэр хүмүүсийн тий одоо тэр хүний мэс чанарын тухай ч юм уу бүр нэг тийм нэрээ ярих юм бол сонин гайхамтай хайлттай. Жишээл энэ кино чинь өөрөө өгөхлөөр л ерөөсөө эхлээл нэг хүчтэй юу үйл явдал болж байгаа. Нэг охин алгадал нэг хотын захын газар охин алгадал эхэлдэг. Тэгээ ингээд ер нь киног чинь би бол олон газар масаас уншсан детектив гэж их нэрлэдэг байгаа байхгүй. Тэнд бол одоо бидний уншаад байдаг тэр Джеймс Хедли Чейз одоо тийм детективний юм бол юу ч байхгүй шүү дээ. Нэг дээр үед юу ярьж исэн юм. Виктор Астафаевын Печальный детектив гэдэг одоо манайхан гунигч явдал гэлөө. Тэгээ орчуулсан нэг тийм одоо
нэг өөр перестройкийн үеийн зохиолууд гэдэг дотор надад бол нэг тийм нэр айгүй үзнээ дараа санаанд орж ирсэн байхгүй. Нэг тийм гунигт юу болоод байгаа юм шиг, хайгаад байгаа юм шиг тий. Ямар юу яг юу детективний тэр юу эцэст бол тэгээд нэг тийм одоо өрөвдөлтэй цагдаа нэг хотын одоо бид нар тийм л амьдрал харагдаж байгаа юм л да. Тэгвэл Бүрмэний Дүмгийн киноны нэг бас би бол тэгж хэлнэ. Хитрхи тийм натуралист хүн байж магадгүй. Тэ. Яг амьдралыг тэ яг бүх байгаагаар нь илүү үзүүлэх гэдэг. Дээр үе одоо Эмил Золя Малигийн үеийнхэн шиг тэ. Ерөнхийдөө энэ одоо Лиманетэ тийм үү бусад дараагийн одоо тэр өмнөх дараагийн кинонд харж байгаа ерөнхийдөө дөрүүд нь юу гэх тийм юу штэ тийм яриа багтай. Манайхны хэлбэрээр дотгошоогоо хүн. Тийм их зожиг гэмээр тэ. Тэгсэн мөртлөө гинт нэг тийм одоо гинт дотор нь бүгсэн юм нэг гинт тэсч хэлбэрдэг. Тэр нь болохоор нэг тийм магадгүй тийм хамгийн экстрим уу тийм одоо хамгийн одоо хэрцгий маягаар хэлбэрдэг юм шүү. Тэгээд тэр нь болохоор бол одоо ийм киноны зохиол одоо бид нар нэг тийм Холливуудын киноны сценарын нэг тийм юу парадигм гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тэрний шиг ингээ ярих юм бол хэцүү л дээ. Одоо нөгөө нэг юу хизээв. Одоо нөгөө нэг plot point гэдэг юм одоо хаана хизээ байна хүн. Жишээлбэл Жумоны кинонд бол тэрийг хайгаад хэрэг байхгүй. Тэр чинь нэг жирийн амьдрал ингээ явж байгаа юм те. Одоо чиний яг хэлээд байгаа тэр нэг хүний байт одоо нэг тийм бүр нэг тесэрж явах үе ингээд нэг дарагдаж байгаа тесэрж явах тэр үе нь өөрөө киноных нь өөрийнх нь нэг тийм кулминац үүсч гэдэг юм уу тийм аа оргил үеинтэй болж болно гэхээс биш өөрөөсөө одоо бид нэр ингээд зохиогоод биччихдэг штэ одоо эн чинь бол одоо нэг заавалчгүй эргэлтийн цэг байх хэрэгтэй юм шүү одоо киноны төгсгөд 30 минутын өмнө нэг эргэлтийн цэг байх юм шүү гэж одоо нэг тийм структураар тэг киног ингээд харах юм бол одоо тийм зохиолын төвчний үндэс харах юм бол тэр Жумоны кинонд бол тийм байхгүй байхгүй Жумон миний бодлоор бол ерөөсөө хамгийн гол одоо юу гэдэг өөрөөх нь одоо харуулах харуулах ч магадгүй өөрөө харах гэдэг нэг гол зүйл нь болохоор ингээд хүний тэр одоо тийм бод биш махтай зурлаад байгаа шүү. Мах би. За нэг би гэж юм байна. Тийм зүрх сэтгэл гэж юм байна тийм үү? Үгүй одоо чинь яг тэгэхээр чинь Бруно Думоны дөрүүдээр одоо энэ кинон дээр бусад киноч гэсэн харж байгаа юм хэрэг хүний биеийг харуулдаг байхгүй юу? Тийм ээ. Одоо ялангуяа тэр хүний одоо юу гэдэг бүхэл биеийн одоо юу гэдэг тэр байл хүний биеийн одоо тэр махтай нэг зурлалт юм шүү. Одоо тийм ч бол одоо харуулах болдгоо одоо эмэгтэй хүний бэлэг эрэхтнийг бол энэ ч бол нэг тийм айгуу сайн деталаар харуулж байгаа шүү гэдэг. Одоо тэрийг болохоор юу гэдэг эсвэл тэр нэг тийм порнографи маягаар харахгүй байхгүй юу? Тийм. Энд ямар ч байсан би тийм эротизм гэж юм нэмэгүүл энэ чинь хардггүй байхгүй юу? Тинчээвэл те хүнийг бол одоо чиний хэлээд байгаа үйл тийм механик юм секси бүр нэг механик юм хийж байгаа юм шиг тэгэж үзүүлээд байгаа шүү. Би одоо худалчны яг ерөнхийдөө нэг тийм одоо тийм хандлага тийм яриа тийм одоо үзэл бодол байгаа шүү. Одоо юу гэдэг өрнийн ертөнц, өрнийн үзэл бодол, өрнийн сэтгэлгээ, өрнийн одоо юу гэдэг тэр одоо хүн төлөвтөн бол ерөнхийдөө төгсгөлийн буюу магадгүй декаденс гэдэг тэр гацааны үед очсон гэдэг байгаа шүү дээ. Магадгүй яг тэр нэг ярих ч юм байхгүй, сэтгэлч байхгүй, хоосон тэр юм нь ерөөсөө ганц илэрж байгаа хүний бие л юм шүү. Тэгээд тийм учраас яг тэр одоо юу гэдэг тэр өрнийн хүмүүсийн ертөнцийн магадгүй тэр нэг одоо зогсон одоо тэр нэг одоо юу гэдэг хүүтэн хүндий тэр юм ерөөсөө хүний биеэр нь одоо яг л байгаа байдлаар нь харуулах тийм зорилго байгаа юм шиг байна. Би нэг одоо нэм ярих өмнө эхлээд нэг юм түүх яриа. Тэр энэ өнгөө юм уу босон явдал юм уу? Аншавайдэ гэдэг нэг алдартай пошин найруулагч байдаг шүү дээ. Тэрний хурим гэдэг нэг кино байдаг. Тэрний төгсгөлийн сцен дээр нэг харахгүй шун цагаан морь давхиж явдаг байхгүй юу? Тэгэхээр нэг тийм кино шүмжлэгчд баахан битсэн гинэ. За вайдэ бол цагаан морь давхуулсан зөв. Одоо тим юм чилж байгаа, юм чилж байгаа ингээд бичүүлсэн юм л. Тэгээд баяд өвлөөр ирсэн гэсэн. Харахгүй шүн юм чи хар мөр дахиулж болохгүй шүү дээ. Тэгээд л би цагаан мөр дахиу сонгосон гэдэг. Тэндүүл өөр тийм гүн хаан байхгүй. Тэндээ хаахгүй. Тэрийн шиг гэж ярьдаг. Ер нь киног бол нэг үцний дараа хүн болгоод юм бод. Яг энэ Жумоны киног үзээд бол би яг юу гэж бодсон бэ гэхээр бас нэг өөр хүний зориогүй имигч хардсан байж магадгүй. Яг чиний хэлээд байгаа шиг. Бидний өнөөгийн одоо нэг хүмүүнлэг ёс одоо тэр чи одоо мөн чанар гэж хүмүүний ёс гэж орчуулж болно юу ч тэр humanityг нэр үгийг юу ч орчуулж болох гэдэг байгаа шүү дээ. Тэр юм байгаа юм шүү. Тий. Тэгээд ингээд ингэхэд ерөөсөө бидний энэ хүний нийгэм гэдэг бол хитрхи их одоо хүнийг болсон гэж хэлмээр юм уу та.
яг энэ хүн төрлөختөн дотор ч ингээ хайгаад тахлаар хүн гээд хүнлэг сэтгэл гээд юм ер нь хаана яваа. Эцээ би бол өөрөө тэгэж бодсон. Зөвхөн нэг тэр одоо нэг фараон дэ винтер гэдэг тэр гол дүрэн цагдаа хараад байхад их тийм одоо киноны бол одоо эмгэнэлтэй баатар. Тийм да орчин цаг айгуу том. Дээр үед чинь л нэг хин миний Шекспирийг шишэлдэг бол одоо яалтчгүй 21 дугаар зууны үеийн нэг эмгэнэлтэй баатар. Тэрний эмгэнэлт явдал нь бол юу вэ гэхээр амьд байгаа. Норшин байгаа. Өөрөө эмгэнэл байгаа. Тийм. Ер нь Бруно Думоны энэ одоо киног хүмүүс хэрэгтэй юу? Хүнд хэрэгтэй кино юу? Одоо яг би энийг бол цэвэр яг өөрийнхөө гамбат гэж хувь хүнийхээ өмнөөс үз. Их хэрэгтэй юм байл. Ягаад гэвэл би одоо ингээд үзсний дараа бол бас өөртөө хандах юм уу тийм ээ. Өөрөөсөө бас их олон юм асуух. Тийм шаардлагатай болсон л та. Тийм болохоор бол хүмүүст хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгэхдээ би яг нэг юм энэ киноны реклам биш зүгээр хэлчихье. Зүгээр ерөнхийдөө ямар киног сайн кино үхээ гэдэг хүмүүс надаас их олон асуудаг байхгүй. За тийм хүн болгоны өөрийн санд мэдэж шүү дээ. Зүгээр би бас нэг тийм уран юм мэрэгэн үг бодож авсан байхгүй. Ерөөсөө киног үзчихэд киноны тухай төсөөллийг өөрчилж идэг тийм кинонд л хамгийн сайн кинонууд юм уу та. Хүний энэ ч л кино байж тээ гэж бодож идэл. Үгүй биш бас ийм ч кино байж болно гэдэг ингээд хүмүүс чинь батлах гээд оролдоод байгаа те. Тэгэхээр тэр утгаараа авч үзэх юм бол Жумоны кино бол айгүй сайн кино. Миний хүмүүсэл одоо нэгсэндээ бол те бас их олон кино хийгдэг болсон тийм цаг үед бас тийм кино. Бас ийм кино байж болох юм байх шүү. Ингээд те. Манай нэвтрүүлэгт оролцсон явдал зүгээр үзэл бодлыг хуваалцсан явдал маш баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ та бүхэнд ингээд Францын найруулагч Бруно Думоны хүний мөс чанар киног тоглон үзэх хүсэж байна. Тэгтээ тухтай байхгүй жоохон хүнд кино. Тэгтээ та бүхэнд ямар ч нэгийг бодуулах гэж найдаж байна.